За Vegas ирсэн. Тэгээд бензин жоохон бага байдаг. Бензин авах гэж байна. Application-аар авдаг юм байна. Ийм хаваатай. Сахаваа. За Лас-Вегас болохоор казино гин ерөнхийдөө машин нэг бензин авахдаа $1000 авдаг гинэ. 180 галлон ордог. За илээ болохоор 1 галлон $7 байдаг гинэ. 1200 болчт юм байна. Вегас болохоор арай жоохон хямдхан. Яг вэ гэхээр нэг 900 болох юм уу да? Хоёр банктай байгаа. Хоёр банк хоёулангийн дүүргэн. Яг одоо Лас-Вегаст 100 байна. 100 гэдэг чинь нэмэх төч шүү дээ. Гэтэ салхитай болохоор бас арай дээр байна. Хараа. Юу н хүртэл хараа. Ингээд тоглолчих юм шүү дээ. Лас-Вегас болохоор хаас айгүй бүр ингээд хараа газ стейшн дээр хүртэл ингээд машинтай юм байна. Ингээд замын дэлгүүрт нь бэлээ байгаа. Бэлээ бол айгүй хэрэгтэй. Ингээд цанхаага яваагаад бүлэт тарчих юм байна. Бензин бол хийсээр л байна. За одоо нөгөөдлийн цанхаа байгаа. Цанхаа байгаа. Ясагачаад. Гол замд ядаж юм уу? Тэгээд ингээд зогсохдоо бас машинаас ингэж хардаг, шалгадаг, тойрж явдаг. Надад Америкийн нэг юм таалагддаг нь дандаа Америкийн хаа сайгүй нэ Америкийн далбаа юм байдаг. Манай монголчууд бас ингэсэ гэж их боддог даа. Хоёр банктай энэхийн тоослаа. Одоо энэхийн гасаа багчаа. Энэ нэг юм байна. Тэр гэдэг нэг юм бас. Энийг яаж вэ? Oh my god, би ороод ирлээ бүр юм. Нэмэх 100 буюу нэмэх 40. Гадаа шүү дээ, тэ шөнийн цааш юм би орой нэг 9 цаг болж байгаа. Гэхдээ 100 ингээ гадаа харанхуй болсон байхаа 100 буюу нэмэх 40 гэдэг чи амар байгаас тэ. Өө халуусч эхлэв. Энэ манай нөхрийн хөргөгч, энэ ус байна. Энэ хөргөгч, энэ хөлдөөгч, энэ хөргөгч. Дараа ингээд энэгээр шийдчихдэг. Маргааш өдрөөс гай харуулнаа. За миний бэлдэж гисэн юмнууд чи ингээд явж байдаг шүү дээ. Энэ яг Монгол хям шиг хям заяа. За энийг болохоор манай нэг хөөхөн дүү надад өнөөдөр хийж өгсөн. Гоё 2 дугаар гуралтай маш гоё боо байгаа. Энэ боовоо идэж байгаа. Бас ингээ молкото идэж байгаа. Тэгээд би ингээд гутлаа тайлаад ард нь ингээл хөвтөд явдаг да. Ард нэг иймэрхүү ор ингээд нэг иймэрхүү. Гэтээр ер нь зөрж унтна. Тэгэхгүй болохоор багтдаггүй. Нэ чихвч байна, нүдэн шил байна. Ингээ хойшоогоос машина орно. Миний төртөө цэнтэрэнгүй байна. Эндээ бас юу байна? Энийг бас ингээ гадагш орно. Жохон нэвт салхилуулахгүй болохоор бас бөгчмөддөг. Энд ингээ бүх юм байна. 100 майл явна гэдэг чинь өксөөд гэдэг чинь нэг ойролцоогоор 2 цаг юм байна те. Одоо 9:30 гэдэг чинь нэг 11:30 очих юм байна. Унтах газраа. Тэгээ. За тэгээд хөдлөлөө. Ингээд гоё. Өөрчлөлөд гоё бичлэг оруулаад явнаа. Тэр баяртай.